Чи яах юм бэ? Толгоор нь. Яа идэх вэ? Наац зодоо. Сүүлийн жижигүүдэд Монголын сургуулиудад дээр эрхэлдэх зодон доромжлолт нэмэгдэж нийгмийн санаа зовнилыг төрүүлэх боллоо. Ялангуяа охид бүжиглэхийн задвалтаж гар утсаар бичлэг хийж сошиалд тарах явдал овширч байна. Мөн зарим хүүхдийн хэл яриа ширүүсэж багш, эцэг их, ахмад хүмүүстэй хүндэтгэлгүй харьцах хандлага ажиглагдах болсон. Энэ юм ганц сургуулийн асуудал бус гэр бүл, нийгэм, цахим орчин зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн илүү том асуудал юм а. Юуны өмнө цахим орчны нөлөө их болсон. Өсвөр насныхны амьдралын томоохон хэсгийг TikTok, Facebook, Instagram зэрэг сошиал платформ эзэлж анхаарал татахын тулд хэрүүл, доромжлол, зодон хүртэл контент болж зарим хүүхэд зодолцсон бичлэгээ тарахыг өөрийгөө зоригтой харалдуулах арга гэж ойлгож хүчирхийллийг лайк цуглуулах хэрэгсэл болгох хандлага ажиглагдаж байна. Гэр бүлийн орчинч хүүхдийн зан төлөвт хүчтэй нөлөөлдөг. Сэтгэл зүйчдийн үздвээр хүүхэд эцэг эхийн харилцааг дуурайд сурдаг тул гэрт нь байнга хэрүүл доромжлол байвал түүнийг хэвээ мэт ойлгодог. Мөн эцэг их завгүйгээс хүүхдтэй хангалттай цаг гаргахгүй байх нь түгээмэл бөгөөд анхаарал ойлголцол дутсан хүүхэд бухимдлаа үеийнхэндээ гарах нь элбэг. Сургуулийн орчинд ч асуудал бий. Зарим багш анги доторх дээр эрхэлтийг хүүхдүүдийн маргаан гэж хөнгөнөр үзэх эсвэл нууцлах хандлага байдаг. Мөн олон сургуульд сэтгэл зүйч нийгмийн ажилтны оронтой хангалтгүй тул дээр эрхэлт системтэй шийдэгдэхгүй далд хэлбэрт орох нь элбэг. Нөгөө талаас нийгмийн уур амьсгалч хүүхдэд нөлөөлдөг. Улс төр олон нийтийн орчинд доромжлол хашгирал түгээмэл телевиз, сошиалд бүдүүлэг үг хэллэг хэвээ мэт харагддаг нь хүүхдэд хүчтэй бүдүүлэг байх нь ялагчийн шинж гэсэн ойлголт төрүүлдэг. Түүнчлэн охидын дээрлэхэлт ч мөн онцлогтой болжээ. Урд нь цуурхал бүлгээс тусгаарлах хэлбэртэй байсан зөрчил одоо бие махбодын хүчирхийлэл болж бичлэг хийж тараах нь нэмэгдсэн нь сошиал сүлжээний олонний анхаарал татах сэтгэл зүйтэй холбоотой гэж судлаачид үздэг. Гэхдээ энэ бүхнээс болж бүтэн муу үе гарч ирлээ гэж дүгнэх нь хит нэг талыг барьсан ойлголт юм. Өсвөр үеийнхэн бол нийгмийн талшин тосгол, өөрөөр хэлбэл хүүхдүүдийн зан харилцаа муудаж байгаа бол энэ нь томчуудын байгуулсан нийгмийн орчныг л илэрхийлж байгаа хэрэг. Тиймээс асуудлыг зөвхөн хүүхдэд буруутгах биш, харин томчууд өөрсдийн орчныг эргэж харах шаардлагатай. Шийдэл нь ч мөн олон талтай байх ёстой. Нэгдүгээр сургуулийн орчинд дээрлэхэлттэй тэнцэх тодорхой бодлого журам хэрэгтэй. Дээрлэхэлтийг нуух бус ил тод бүртгэж, сэтгэл зүйн зөвлөгөө зуучлалын аргаар шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт эцэг эхийн оролцоо хамгийн чухал. Хүүхдтэйгээ ярилцах, тэдний цахим орчны хэрэглээг анхаарах, найз нөхдийн хүрээг мэдэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь дээрлэхэлтийн эрсдлийг эрс бууруулдаг. Заримдаа хүүхэд бүдүүлэг үг хэлж ууртаа урилж байгаа нь анхаарал хүссэн тохиол байдаг. Гуравдугаарт цахим орчны боловсрал зайлшгүй хэрэгтэй. Сошиал сүлжээнд хүнийг доромжлох, зодон бичиж тараах нь зүгээр хошигнол биш, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хүүхдүүд ойлгох ёстой. Эцэст нь хэлэхэд хүүхдүүдийн харгас авир бол эдний төрөлхийн зам биш. Харин анхаарал, ойлголцол, зөв үйлвэр дуурайлал дутмаг орчны үр дүн юм. Хэрэв гэр бүл, сургууль, нийгэм гурвын хамтын орчин эрүүл байж чадвал өсвөр үеийнхэн ч мөн эрүүл харилцаатай өснө. Хүүхдүүдийг шүүмжлэхээс илүүтэй сонсож, ойлгож чиглүүлэх нь энэ асуудлын хамгийн бодит шийдэл юм а.